Орой минь төргий. MNC телевизийн эргүү нэвтрүүлэг буюу жиргээчдийн цаг маань өнөөдрийн нэвтрүүлгийг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань ерөнхий сайд ба улсын их хурл гэсэн сэдвээр ярилцахаар болно. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт ирсэн жиргээчдэд танилцуулъя. Баяр сайхан, Сугар сүрэн, Батуулд, Баасан, Бэл хавгжоо, Ис хавгжоо миний бие оролцож байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвийн хүрээнд яригдсан Twitter жиргэнүүдийг эфирт өгч танилцуулъя. За сая та бас өнгөрсөн 7 хоногийн жиргэнүүдийг харлаа. Тэгээд одоо ярианыхаа эхлэлийг одоо барьс хахаас эхлэе. Тэгээд сая жиргэг ингээ хараад байхад за улсын их хурлын гишүүн алдчихсан намын улсын их хурлд алдчихсан намаа сонгогдсон Батсандан Зоригт энэ хүмүүсийн жиргээ ерөнхийдөө харагдаад өнгөрлөө л дээ. За энэ юу гэх гээд байгаа нь тодорхой. Одоо ерөнхий сайдыг огцруулъя гэж байна. Тэгэхээр чинь миний ойлгосгүй энэ иргэд одоо жиргээчд хинч ойлгосноор бол Монгол Ардын намаас ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан. Гэтэл одоо Батсандан гишүүн, Зоригт гишүүн тийш одоо Монгол Ардын намын бүлэгт орцсон юм уу? Энэ бол одоо миний хувьд нэг ойлгомжгүй юм байна. Энэ улсын хурлд ч одоо хэн олонх юм? Намын бодлого гэж юу байна? Одоо олонхийг үлдүүлсэн нам дотроо хагараад байгаа ч юм уу? Эсвэл одоо тийм алтан бус байдлаар одоо ингээд тухайн сөрөг хүчнийхээ бүлэгт багтчихдагч болцсон юм уу? Энэ нэг сонирн байдал үүсээд байна л да. Тэгээд нөгөө оюун дээр наардчсан намын дарга оюун дээр одоо Монгол Ардын намын шаардлагаар ерөнхий сайдыг огцруулах асуудалд манай намынх нь нэгдэхгүй ч гэж шиг иймэрхүү ярьж ил. Эндээс ингээ харахаар нэг улсын хурлд хэн нь олонх байгаа бүү мэд. Хөл толгоогоо олохгүй ийм зүйл бол ингээд их болоод байна. Үнэхээр энэ их хурлын чадамжийн суларсан уу, намын сахилга бат одоо олонх цөөнхийг бүрдүүлэх зааг ялгаа альж байгаа юм уу? Ардчлалын хэв шинж юу? Энэ нэг л над ойлгомжгүй санагдтал. Ийм л улс төр сүлийн үед өрнөд байх шиг санагдаж байна л да. Тэгэхээр за Монгол Ардын намаас энэ ерөнхий сайдыг удаадараа огцруулах. Одоо энэ асуудлыг 2-3 удаа тавилаа. Би бол бас өмнө хэлжсэн. Энэ сөрөг хүчин бол огцруулах хөрөг хүлээхгүй. Сөрөг хүчин бол шүүмжлэлд нь ажилуулна. Огцруулдаг юм чинь тухайн намын өдрөд эрхэлж байгаа одоо олонхийнх нь өөрсдөө огцруулж болно, халаа сэлгээ хийж болно. За энэ хүрээнд одоо халаа сэлгээ явагдлаа шүү дээ сая. Халаа сэлгээ хийнгээ ерөнхий сайдээс энэ зүгээр энэ алтан үед гэдэг хүний хувьд эрсдэлтэй алхамч гэсэн одоо засаг цомхон байх
чадварлаг байх энэ чиглэл рүү бол бас их зүйтэй ажиллалаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр нь одоо Монгол Ардын намынхан өөрөө ерөнхий сайдыг унгах ийм тоглолт хийгээд байна. Үнэхээр энэ одоо шинжилгээний засгийн газрын үед зам тээвэр тэг 3 ям чи үлээ зам тээвэр одоо барилга ям эрчим хүчний яам ингээд хэдийн яамыг өөр яамд нэгтгэхэр болсон шүү дээ. Үнэхээр яг шинжилгээний засгийн газар энэ тухайдаа бол тэр зам тээвэр одоо эрчим хүчний шинэ хүйсвэр болох бүтээн байгуул талаас энэ 3 яам бол их юм хийсэн. Энэ тавьсан зорилттой биелүүлсэн бол эдгээр яамыг бол эргээд нэгтгэж болно шүү дээ. Тэгэхээр ийм асуудлыг ингэж тавьж яхад нь сөргүүлээд одоо ерөнхий сайдыг огцруулна. Энэ асуудлыг чинь Монгол Ардын намаас хэд удаага тавилаа л дээ. Тэгэхээр би зүгээр энэ ерөнхий сайдыг огцруулах нэрийн дор энэ өөрөөсөө бол уг нь одоо парламент ёсныхаа зам ёсрол одоо бараг 40-50-аад хүн нэг эвсэлд багтсан байгаа баг. Гэтэл хоорондоо одоо бодлого нийлэхгүй иймэрхүү юм их яваад байгаа. Тэгэхээр ардчилсан нам дотроо бол бас улс төрийн сахилга бат соёл одоо намын бодлогыг хэрэгжүүлэх тал дээр олон тийшээ харсан олон эрх ашигын төлөөн гэж эвлэлдэж нэгдсэн ийм парагцууд байна. Энэ бүхэн тэгээ Монгол Ардын намыг одоо 96-аас 2000 оны шиг байн гүймүүлж явах бодлого үргэлжилж байна гэсэн ийм бодлоор хандж байна л да. Энэ бүхний эцэст яаж байгаа одоо энэ улсыг хөрлөж чинь энэ одоо тэгээ олонх нь аль нь мэдэгдэхэ болсон бол бүр тарах. Одоо энэ нөгөө төсвөө хилцэх ёстой шүү дээ. Төсвөө хилцэж чадахгүй. Энэ миний бодлоор зөв ингээд үгүйцээ хэлчихэд төсвийн одоо хилцүүлгийн өмнөх улс төлжиж ингэж явахыг энэ баг хуулиар холилсон ч болбол бишгүй. Тэгэл дараа нь яадгүй. Нөгөө цэцэрлэг сургууль нь байхгүй. Одоо нэг ийм л төсөв батлаад тэгэл баахан зарлага мал орлогоо зөв тооцож чадаагүй ийм төсөв. Тэгэл дараа нь тооцдохол төсвийн хүрээний мэдэгдэл энэ төр ингээд үйлчлэгдээ шинжлэхтэй байдаг. Тэгэхээр ингээд гол ажил руугаа хандмаар байгаа. Түүнээс биш одоо чуулган болох болгонд л одоо огцруулна, хална, солино. Ерөөсөө ийм юм яс. Тэгээд тэр нь бол доошоо төрийн албан хаагчдад ингээд халдцсан. За манай дарга гарах чинь тэр сайд тусагдах чинь ингэж ингээл ийм л юм болоод байна шүү дээ. Сурсаар. Баяр сайхантай бол санал нийлэхгүй байгаа маа. Жишээ нь олон госуухын асуудал энэ засгийн газар зохицуулахад бол ямар ч хамаа байхгүй юм. Энэ ч өөрөө хуультай. Жишээ нь парламент судалгүй нам биднээс 7 сард ерөнхий сайдыг зохицуулах үндслүүдэд хууль зөрчсөн үндслүүдийг улсын хурлын дарагт хөрвүүлж байсан. Үүний дагаар 9 сард улс парламент судалгүй намууд нэгдээд ерөнхий сайдыг зохицуулах 13 үндслийг гаргаж тавьж байсан. Өнөөдөр бол Монгол Ардын намын бүлэг дээр нь арчилсан нам шудраг ус эвсэл нийлээд ингээд нэг 28 хүн болгоод дэвшүүлж ерөнхий сайдыг асуудал тавьсан байлээ л дээ. Энэ асуудал хаанаас ихтэй юу болоод яваад байгаа юм бэ гэхээр ерөнхий сайдыг огцруулах эрх нь бол улсын хурлын 19 гишүүн шиг санаж тавьж байгаа тийм бохоо хуулинд 19 гишүүн санал нийлээд ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барьсан байхад энэ асуудлыг улсын хурл заашгүй хэлцэж таардаг. Тэрнээс баг гишүүн бол болохгүй. Тэнд намын бүлгийн харьяал бол ямар ч хамаа байхгүй. Тэгээ хөвчлөлсөн юм бол байхгүй. Нөгөө талаас уг асуудал маань яагаад ерөнхий сайдыг огцруулах гэдэг байна гэдэг асуудал чинь одоо намын хувилдаанууд гэхээсээ илүү энэ бол 900-аас 20,000 оны үйл явдлаас огт өөр асуудал яваад байна. Ерөнхий сайд бол үндсэндээ улс орны эдийн засгийг хариуцж байдаг. Өнөөдөр хамгийн гол үзүүлэлт болох ард түмний амжиргааны төвшин, валютын ханшны өсөлт, инфляц гэсэн энэ гол үзүүлэлтүүд маань байхгүй болчлоо. Ард түмний амьдрал бодитоор нуудаж байна. Энэ нь бол ерөнхий сайдыг огцруулах ёстой гэсэн сэтлийг бол ерөөсөө жилийн өмнөөс хавуулаад энэ сигналыг өгсөн. Манай хувьд ерөнхий сайдыг огцруулах саналаа хамгийн анх хийж тавьсан байхлаар тагнуулын ерөнхий газрын даргаыг үндсэн хууль зөрчиж тагнуулын байгууллагын тухай хууль, төрийн албаны хууль, төрийн захиргааны
ардын тухай хууль гэдэг энэ маш олон хуулийг зуршил агуулгын ерөнхий газрын дарга мэргэжлийн бус үнээр томилсон энэ үед нь биднээс үндэсний аюулгүй байдалд хортой шийдвэр боллоо гэдэг үндслээр үндсэн хууль зөрчсөн гэдэг хэд хэдэн фактуудаар үндсэн хуулийн цэц тандаад үүний дараа ерөнхий сайдын орцгол үндслүүдээ бол тавьсан байна. Энэ ч бол би арчсан намуудыг гişүүдийг бол ерөнхий сайдыг орцуулах үндслэлээ тавихдаа намаас оруулсан төвчлэлцэн гэж юусоо бодохгүй байгаа. Эсвэргээр энэ арчилсан нам гэдэг одоо ард түмний эцсийн найдлагыг тээж байгаа энэ намыг нэр хүнд нь шалдаа буугаад унаад алга болохоос аварч юм үлгэн хийж штэ. Танаас өөж эвгэжт мэднэ, фэйсбүүк дээр мэднэ. Ерөнхий сайд байсыг л пост оруулна. Тэгээд комментуудын бүгд л уншсан байлгүй дээ. Тэнцээ биднээс бол яг нэг мониторинг хийгээ явуудгийн ерөнхийлөгчийн бичсэн юм дээр яаж ерөнхий сайдтай яаж бус улсын зөвтөлтүүдийн бичсэн оруулсан постуудаа яаж гэсэн нэг юм мониторинг хийж яхад бол нийт коммент бичсэн улсуудын за 70-80 маш өндөр байна. Дандаа эсвгүүцсэн биш шүү. Хараа зүгсэн өнгөөсөө ерөнхий сайд энэ юмд оруулж байгаа. Тэгээ ерөнхий сайдын хэлж байгаа үг яриа Монгол улсын гүйцэтгэлийн тэргуунд байж болохгүй юмнууд хийдэг шүү дээ үйлдэлүүд. Шинэ саяхан болтол тэр засгийн газар шинжлэх бүтцийн өөрчлөлт хийхийнхаа өмнөхөн миний арт торгуулийн сум бол зогсож байгаа арчилсан намын нөхөдөө яад баярлж байгаа гэдэг л нэг тийм тэнэг юм ярьсан байхгүй юу? Торгуулийн сум гэдэг өвгнийхээ утгыг ойлгохдоо цэргийн гэмт хэрэгтнүүдээс бүрдсэн цэргийн салбар ангийн нэгжийг хэлдэг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол намын нөхдөө гэмт хэрэгтнүүд гэж нэрлэж шүү дээ. Ийм болчингүй үг яриа одоо явж ийм одоо Монгол улсын түүхэнд байгаагүй ерөнхий сайд. Энэ хүн тэнэг хүн бол биш. Оюуны хомсдолтой садалтай хүн бол бас биш. Зүгээр л цаг үе болов. Зүгээр энэ чинь хамгийн гол асуудал нь хүн гэхээсээ илүүтэй энэ чинь нэг юм хамгийн чухал юм байгаад байгаа нэг ийм хүн эрхмэгч намын дарга болоод ийм хүн Монгол улсын ерөнхий сайд болж байгаа гэдэг нь өөрөө систем алдаа заагаад байна. Систем гажигтай байгааг л илчилж байгаа. Бас нэг хамгийн том байх. Ингээд би бусдаа бас яг боломжлогоо. Бас их ширч байгаа тий. За Монгол улсад сая бас баяр сайхан их улс төрийн мэдрэмжтэй ярьж байна л да. Ер нь энэ өмнө нь арчилсан нийгмийн засаг гарахаар л нэм огцрох хөдөлгөөн маш хүчтэй өрнөдөг. Нөгөө засаглал бахаар ерөөсөө энэ үеийн алдаа гарахад огт ерөөсөө огцруулах асуудал огт тавигддаггүй шүү дээ. Одоо 94 онд засгийн газрын огцруулахад 50 гарнаараа өлсөн гарлал хүч хэрэггүй шүү дээ. Тэгээ одоо нөгөөд арчилсан хүчин харахад нэг гэрээ байгуулсан ч огцорч яадаг, гадаадд бичиг явуулсан ч огцорч яадаг. Тэгэл хүн амны хэрэг гараад дуусч яадаг. Одоо тэр хүн нэр нь олдсон ч юм байхгүй ингээл би зоргийн өхлийн тухай ярьж байна л. Тэгэхээр энэ төрөөр тоглолтыг энэ юмыг улсын хурд болох ёстой л гэж миний хувьд хараад байгаа юм. Улсын хурд бол айлч засаглал гарсан бай 4 жилийн засаглалыг бүтэн ажил сурах хэрэгтэй байна. Өөртөө үндсэн ажлыг хиймээр байна. Улсын хурд засаг одоо огцрол тоглохоос өөр ажил байхгүй болчихъя гэж би хараад байгаа юм. Жишээлбэл одоо гэр бүлийн хүчирхийлэл хуулийг батлаагүй хэдэн жил уншиж байна. Цаа чин ээж аваагаа зодддог, арчин дөрвчин, авгаа хүүхдээ шатаад өчнөө хүн гарч байна. Энэ хуулийг хурдан батлал та. Улсын хурд ажиллаа хий. Нэг хүн ч гэсэн хүнийг алаад авах, нэг хүн ч гэсэн аваагаа зодод авах гэсэн шиг. Үндсэн ажлаа улсын хурд хийхгүй. Жишээлбэл эрэг хуулиа хурдан өөрчлөөч тий. Одоо өөрчлөхгүй бол хулгайчийг хөдөлмөрийн үндэсний доод хэмжээ хүрээгүй хулгай эсвэл хулгайч болж болно гэж одоо 192-оос доош хулгай эсвэл хэд хулгай гэж болоод байх нь байна. Энэ хуулиа хурдан янзлаа. Тийм 7 сарын 1-нд юу боллоо? Монгол улсад арчил байхгүй том жишээ бол гарсан шүү дээ. Энийг одоо Amnesty International маш сайн тодорхойлсон байгаа. Өнөөдөр хүртэл хариу байхгүй. Өнөөдөр Батүл хаалттай хэлгээл тэр жигт нь хаагаа хийцэн. Одоо 7 сарын 1-ний асуудал. Энэ бол Монгол улсад арчил байхгүйг том дохио болсон. Гудамжиндаа гэмгүй улсуудыг буудаж алсан, үе төмөр нь шоронд хийсэн, эрүүдийн шүүдсэн, зодсон, нүд амын сохолсон Монголд арчил байхгүй хутлаа явж байгаа байхгүй. Би нэг үнийг хэлэхэд 1990 оны 5 сарын 6-ны өдөр зэгтээ Монголын арчил буруу замаар будаад хийсэн. Хуучин үзэлтэй улсуудад маш сайн олж улсан. Өмч өвчлөлч тэр энэ арчлын үнд зүйлийг хамгаалдаг улсын хурлын хаалгаа. Зөвхөн засгаа хамгаа тоглож одоо нөгөө J2-д улсын хурлын хэлсэн шүү дээ 2 дугаар үйл чинь хоолнд орох гэдэг юм уу гэж.
Яг л тэр болж байна. Хэрвээ арчилсан энэ үзэл баримтлалыг өөртөө хүлээн зөвшөөрөөд энийг одоо бүрэн дүрнээр нийгэмд байгууллагатлаа хүчин зүтгэдэг юм бол энэндээ үнийг зүтгэж үзэх хэрэгтэй. Арчилсан засаглал алдсан уу гэдэг 16 онд ард түмэн сонгуулиур тавьнахаас өнөөдөр улсын хурлын хэдэн хүн сөрөг намтайгаа нийлээд унгаа оочод огцруулгаас сууж идэгээс тэр гэрээ яатсан. Гэрээ гэдэг чинь одоо хамгийн нээлттэй эрх зүйн шүү дээ. Гэрээний эрх зүй чинь өөрчлөлт орж болно, шинжилж болно. Гэхдээ болохгүй тэр чинь хүчингүйч болгож болно шүү дээ. Бүр дургуцаад бол устдад ураа хийсэн ч болно шүү дээ. Ийм өчөөхөн юмны төлөө Монголын арчлаар тоглож, Монголын засаг төрөөр тоглож байгаа улсын хурл бол үнэхээр харамсалтай байна. Үнэхээр харамсалтай. Би одоо навчлыг бий болгохын төлөө өөрөө одоо залуу халуунсаа бүгдийг зориулж байгаа учраас арчилсан засаг гаргахад арчилсан засгийг унгаадаг энэ муухай хуучин үзлийн тоглоомд энэ удаа Монгол ард түмэн цэг тавиасаа. Энэ удаагийн их хурлын цэг тавиасаа. Хэрвээ одоо энэ засгийн газрыг унгааж байгаа их хурлын гишүүд гарын үсэг зурхан бол тэр их хурлын гишүүдийг дахиж одоо сонгуульд битээ дэмжээсэй. Мэрийг битээ дэвшүүлээсэй гэж би хүсэж байгаа. За баярлалаа. Энээр мэнд өгье. За бид нар бол ерөнхийдөө улсын их хурл ба ерөнхий сайд гэсэн энэ хоёр институтийн нэгсдээ засгийн газар гүйц засаглал, хууль тогтоох засаглал хоёрын бий болж байгаа процессыг ярих гэдэг юм л да. Тэгээ бид нар 1992 онд үндсэн хууль батлагтай бол тухайн үед Монгол Улсын төрийн байгууламж гээд тэр их хурлын бүтээц, засгийн газрын бүтээц, ерөнхийлөгчийн тэр аппаратуудыг бол үндсэн хуулинд хийж өгсөн. Гэтэл 92 оны үндсэн хуулийн дотор бол яг гүйцэтгэх засаглалыг авж явах этгээдэд баталгаатай эрхүүд өгснө үү гэдэг нь илүү дутуу өгснө үү гэдгийн илрэл одоо гарч ирээд байгаа байхгүй. Манай улсын их хурл бол өөрөө яг үндсэн хуулийнхаа дагуу бол засгийн газрын бүх гишүүдийг томилдог. Ерөнхий сайдыг томилдог. Нэгсэндээ их хурлын доор байх байгууллага байхгүй. Ард түмний сонгогдсон ерөнхийлөгч нөгөө талаас бас их хурлын энэ гишүүдийг томилох энэ бүтцэд оролцдог. Нэгсэндээ их хурл гэдэг байгууллага дотор гүйц засаглалын бүх эрхүүд байж идэг. Тэрийг мэдэх. Гэтэл сая Алтан уяг ерөнхий сайд ямар яг эрх зүйн хувьд бол ямар алдаа хийсэн байгүй л энэ болж байгаа макро эдийн засгийн төвшөнд болж байгаа энэ эдийн засгийн уналтуудаас үүсээд бий болсон энэ дөрөг байгаа шүү дээ засагт. Эннээсээ гарахын тулд сая бол өөрөө бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөгээд санал тавьчихгүй. Сая 9 сарын 7 тавьсан шүү дээ. Энэ санал тавьсан асуудал нь өөрийгөө чоны амнаас гараа барын амд орох гэж болсон. Ягаад гэвэл бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөе гэхгүйд энэ хүн үндсэн хуулийнхаа дагуу 40 зүйлийн нэгэн дагуу би 2012 онд батлагдсан Монгол Улсын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний энэ хоёр хуулийг би биелүүлэхгүй л гэж өөрөө хэлж байгаа байхгүй. Тэгэхдээ их хурлчин бол тэр субъектын санаачлал гаргаад ирэхгүй их хурлын дурын гишүүд их хурлын эрхэнд орчиж байгаа юм л та. Энэ бол өөрийнхөө авиж нэнтгэнд хийсэн асуудал. Дээр нь ерөнхийлөгч энэндээ тоглох эрх нэгдэж байгаа байхгүй. Энэ эрх зүйн энэ бол манай 92 оны үндсэн хуулинд байгаа гүйц засаглал ямар ч чадамжгүй болдог тохиолдлын нэг хэлбэр нь байна. Нөгөө талаар бас манай зэрэгч сонин байж магадгүй. Чин зарим ерөнхий сайд гарчаад бүтэц бүрэлдэхүүн өөрчилж чадахгүй байсан шүү дээ. Чин Батболд ерөнхий сайд. Баяр ерөнхий сайдаас ажил авангуудаа өөрийнхөө бүтэц бүрэлдэхүүнийг яг баярын бүтэц бүрэлдэхүүнээр явсан. Тэр хүнд бол энэ бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх эрх нь бараг өгөөгүй байхгүй. Тэр үед хамтарсан байсан. Одоо улсын хурлд олонх байхгүй, олон байгаа. Ийм тохиолдолд бас энэ их имзэг асуудал байгаа байхгүй. Гэтэ энэ буцаад үндсэн хуулийн зохицуултын асуудал руу ингээд халтраад орчиж байгаа юм аа. Дээр нь бол сая Алтан уяг ерөнхий сайдын өөрийгөө нөгөө нэг бий болгосон хоёр хуулийг өөрчлөе гэж өгөх нь их хурл ашигтай болсон. Харин их хурлын дарга талаас бол би өөр бас асуудал тавьж байгаа. Их хурлын дарга сая Монгол улсын макро эдийн засаг 13 14 онд унцчлаа. Мөнгөний бодлого талаас нь унтсан бүх үзүүлэлтүүд унсан. Тэгээ одоо 14 оны буюу 15 оны төсөв хилцэж байгаа мөнгөний бодлого хилцэж байгаа энэ бол маш чухал үе байхгүй юу? Одоо тэрийн дээр жинхэнэ энэ Монгол улс эдийн засгийн санхүүч нар бол ухаанаа уралдуулах хэрэгтэй. Яг энэ нэгцэгтэй үед нь ерөнхий сайдын саналыг их хурлын дараа хүлээж авдаг нь өөрөө бараг гэмт хэрэг байхгүй. Яг гэвэл энэ том макро эдийн засгийн үндсэн үед яг төсөв мөнгөний бодлого хилцэж байгаа үед гол субъектийн эзэнгүй орхигдуулж байгаа. Өнөөдөр сангийн сайд байхгүй. Тэр үтгэл өнөөдөр байгаа засгийн газар нь хүчинтэй хүчингүй гэдэг асуудал гараад ирж байгаа. Уг нь их хурлын дарга бол уучлаарай санал тавих л хэрэгтэй. Таны саналыг бид нар 14 оны 12 сарын 15-нд төсөө баталсны маргааш оруулж ирнэ гэдэг. Наан нь монголчууд бид нар энэ макро эдийн засаг
Энэ бид нар илгэр хэвтчихэд байгаа сте. Энэ асуудлаас сэргээхэд бол энэ 45 хоног чинь их хурлын бүх гишүүд дээр нь энэ бүх хүмүүсээс ухаан оролдуулж эдийн засгийг босгоход асуудлаа зарцуулнах гэсэн энэ суудлын асуудал биш байсан. Гэхдээ одоо энэ суудл ингээд бүр ингээд яваад гисэн. Өнөөдөр бол Алтуугийн асуудал огт биш. Энэ бол цэвэр их хурлынхны эрхэнд очсон байхгүй. Дээр нь ерөнхийлөгч бас энэ дээр оролцох эрх нь нэгдсэн. Тэгээ одоо ийм л бантан болчиход байгаа. Тэгээд сайн ухаад үзэх юм бол энэ манай үндсэн хуулийн дотор бол бас энэ зөрчлүүд бол ихээр байдаг. Тэгээ ер нь бол манай их хурл бол ард түмний өмнөөс төлөөлөх хэрэгтэй гэдгээр бол гүйц засаглалыг бүх засаглалыг бол хянах хэрэгээр ингэж томилдог процесс өгн хийгээд өгсөн юм л дээ. Буцаагаад энэ томилдог процесс нь асуудлыг үүсгэдэг. Тэгээ их хурл хэрвээ засгийн газартайгаа ойрхон ажиллаж байсан тохиолдолд зарим нэг сайдыг бол аль 5 сард огцруулах асуудал өгчөөд байхад л сая өдөрт хүртэл огцруулах 11 сар хүртэл их хурл болгоод байдаг байхгүй зохицуулт гэдэг. Ийм л асуудал байгаа. Мэдээж сөрөг хүчин бол энэ макро эдийн засгийн том тоонууд ард түмний амьдрал хэцүүц үед бол энэнд асуудлыг тавьж зөвшөөрүүлэх тэр ухаан санаа бодлоо хийх процесс нь бол нээлттэй шүү дээ. Энэ бол сөрөг хүчин болгоны л хийдэг ажил. Энийн өмнөх ардчилсан намын эд маань сөрөг хүчин байхад надтай хүртэл оролцоод их хурлын даргаыг огцруулаад явжсэн хүмүүс одоо бүгд л сууж л байгаа шүү дээ. Энэ огцруулдаг процесс бол угийн ардчилсан нэгэнд бол байж идэг. Энд бол имжиглээд авах юм байхгүй. Харин гэхдээ үндсэн хуулийн эрх зүйн дагуу Алтуугийг өөрийгөө бариад өгсөн шүү л гэдэг асуудал. Огцрууд үнэ яг. Энэ асуудал баг дараагийн томилогдоод явна. Гэхдээ энэ бол дээр нь бол ямар асуудал гарч иж байгааг бол манайх 12 оны сонгуулиар олон бий болоогүй. Олон судал авсан байгаа. Хэрвээ энэ олон судал авсан нь дотроо учраа олцохгүй бол дараагийн тохиолдолд ерөнхий сайдыг арчсан намаас бусад намууд нь эвсэд болж байгаад гаргаад ирэх бас болцоо байгаа байхгүй. Чадахгүй тий. Тэгэхээр бол Монгол Алтуугийн ерөнхий сайдын өнгөрсөн жил нэг сэтгүүлд ярьсан өгтөө хэлжсэн. Яг тэгвэл Алтуугийг огцрохгүй гал өнгөрсөн жил их сайн мэдчихсэн. Яг энэ сонгуулийн үр дүнг бол сайн мэдчихэж байгаа байхгүй. Одоо энэ хүнийг огцруулчаад дахиад засаг бүрдүүлнэ гэдэг бол монголчууд за бараг жилийн дараа засаггүй хийж ч магадгүй. Энэ процесс нь хүнд учраас Алтуугийг энийгээ мэдчихээ дараа нь айгүй тийм одоо их цантаа болсон байх байхгүй. Ер нь би юу ч хэлжсэн, ямар ч алдаа гаргаж ирсэн, намайг хинч юу ч хэлэхгүй гэсэн их зан улам өөрийн их унах байдал руу авчихсан л да. Уг нь алдаагаа засах процессыг бол тэр ардын сөрөг хүчнүүд бол бараг 12 оноос хойш ингээл байнга хилээд байгаа л та. Энийн хажууд нэгээ зөвлөхөд өгөн тэрэн дээр сайн ажиллаад ийм сигнал ирж байна. Энэ зөв байна, буруу байна. Энэ үндсэн хуулийн эрх зүйн байгаа асуудал. Энэ асуудлаас таавалж их хурл бүх эрхээ алдаж байгаа гэдэг нь бол цэвэр зөвлөхүүдийн чадамжийн асуудалтай бас. Тэр хүн бас бүгдийг мэдэхгүй л да. Тэгэл одоо бол цаг хугацааны хувьд бол хэцүү болчиход байна шүү дээ. Өнөөдөр хэдэл одоо 10 сар 11 сар болох гэж байна. 11 сар гэдэг маань үндсэндээ 14 он дуусгах гэж байна. Өнгөрсөн 100 бол хөрөнгө оруулалтууд маш их багассан. Бас тэр үед л бас л засаг огцруулах тал яригджилсэн. Тэрнээс болоод асар их хөрөнгө оруулагч нар бол бидний монголчуудыг харах байдалтай, эсвэл ажиглах байдалтай л оролцож байна. Хэрвээ өнөөдөр Алтуугийн засгийн газар огцорчих юм бол дараагийн засаг эвлэх гэж бол одоо нэг хэцүү шоу бол угаасаа эвлэхэд хэцүү болчихно. Энэ хооронд бол эх жилийн хөрөнгө оруулалт бол байхгүй болно. Тэрний дараагийн жилийн 2016 онд сонгуул болно. Сонгуулийн үр дүнгээс ямар нам хүчээр гарч ирэх үү гэдгийг тэрийг бас хөрөнгө оруулагч нар ажиглана. Тэгээд тэр хөрөнгө оруулагч нар ажигласны үндсэндээ дахиад тэр дараагийн засаг бүрдээд тэгжээд л одоо хөрөнгө оруулалт орж ирэх үгүй гэдэг нь хамааралтай. Манай Монгол улс бол өөрөөсөө үндсэн одоо хөрөнгөлөөсөн баялаг бол байхгүй. Танаас ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ? Бүх газар, бүх салбарт шүү дээ. Манай Монгол бол өөрөөсөө гадаадын хөрөнгө оруулалтаар үйлдвэрүүдэд босох боломжтой. Түүнээс дотооддоо мөнгө алга. Урд засгийн үед бол бүгдийн гараагаад халамж дуусгацсан. Нэг ч үйлдвэр баригдаагүй. Баригдах гэж байгаа одоо 5 дугаар захиалгаас тэнцэн яригцаар байгаа одоо ийм л одоо цаг хугацаа нь бол хэцүү болсон. Хэрвээ засгаа үнэхээр огцруулах гэж байгаа бол засгаа огцруулаад улсын хурланд тараад дахиад одоо шинэ улсын хурл эвлэж чаддгүй, юмаа ярьж чаддгүй, тэгээд өөрсдийнхөө гүйцэтгэх засаглалаа байгуулж чаддгүй юм одоо чадамж байхгүй юм засгийн газар улсын хурл бол тэр чигээр тарж гарах. Гэхдээ бид нар үндсэн хуулийн концепцийн өөрчлөлтийг энэ төрийн байгууллагын янзлахгүй бол дахиад хараад бүрдэх юм бол яг л одоо намуудын ирээдүйн чинь хоёр том намын ирээдүйг нийлээд чи хүрэхгүй байгаа шүү дээ. Энэ юг хэлж ийнэг бол нам гэдэг энэ юмар ард түмэн толгойгоо эргүүлэхэ болцсон байгаа байхгүй. Энэний тохиолдолд ер нь бол бид нар дараагийн сонгуулиарч ер нь
50-аас дээш хувийн санал авч явах нам гарах магадлал одоо улам багасж байгаа. 16 онд дахиад нэг эвслийн засгийн газар байгуулагдана. Тийм учраас бид энэ эвсдэг механизмаа бас олох хэрэгтэй байна л да. Яг л нэгэнтээ 50-аас дээш санал авах нам нэг ч байхгүй. Яг өнөөдрийн байдлаар асуудал энд байгаа байхгүй. Одоо үндсэн хуультай тийм хин гарах уу? Үндсэн хуулиндаа бол ард түмэл зөвшөөрдөг гэж шүү дээ. Тэгжил таа. Ард түмний санал асуулгаа бол үндсэн хууль өөрчлөлт бол өнөөдрийн жиргээчтэй цагийг үлдээж сууж байгаа ард түмэн байх цогоо идэхгүй болж байгаа. Процесс чи өөрөө хуулийн туслалцсан процесс шүү дээ. Улсын хурлын 3-ны 2 шиг санаад байгаа үндсэн хуулийг өөрчлөлт солих 3-ны 2. Солих процессын юу нэ? Энэ чинээс зүгээр сүүлийн үед ажиллаж байгаа бол танаас нэг ийм гол том юм харах хэрэгтэй. Ихтэй дэдүүлээ засгийн газрын асуудыг ярьж дуусчаад тэгээ улсын хурлаа түүний тухайн асуудал руу орсон зүг байх шүү дээ. Засгийн газрын хувьд одоо юу гэдгийг сая орж ирсэн төсөв мөнгөний бодлогыг биднээс бол анхааралтай ажиллаж харж үзчихсэн. Энэ ч бол маш их одоо сэтгэл ханамжийн байдал бол ийм мөнгөний бодлого, ийм төсвийн бодлого орж ирэхтэй гэж үнэхээр бодогдсон шүү. Би нэг хэдхэн жижигхэн жишээ дурдах гэж бодож байна л 15 онд барих мөнгөний бодлоготой 15 оны валютын ханшиг бол огт худлаад оцож орж ирчих жишээтэй. Монгол банк энийг мэдэхгүй байгааг бол мэдэхгүй дээ гэсэн үг тэрш худлаа юм байхгүй. Өөрөөр хэлэх юм бол ард түмний хуурч байгаа оронд байдал хэсүүдх юм байна. Валютын ханшаа биднээс 50 туулаа гэдгээ бодтойгоор зарлах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд аж ахуй нэгжүүд ард түмэн хамгаалтаа авч өөрсдөө ажил энэ төр зөвсүүлнэ шүү дээ. Тэрнээс засаг унах гэж байгаа учраас гэдэг юм уу тэр хувийн сэтлэр төсөвт хандна гэдэг бол ерөөсөй байж болохгүй асуудал. Нэг дутагдлаад бол ингэж ажилласан төсөвтэй мөнгөний бодлоготой. Төсөвдөр юунаас татварын бус орлогууд буюу нэг ашигт болтолтой ордгоодоос орж ирэх орлого үндсэн гаргаж байгаа экспорт нь гаргаж байгаа бүтээгдэхүүнийхэн үнийг оолж ирэхдээ бас дэлхийд байхгүй бодлого нь болж байгаа. Би Орсын төсөв хилцэж байгааг харж байхад Оросууд юу гэдгийг нефт газрын үнийг бол үндсэндээ нэг байж болох төвшингийн нэг 70% тэнцвүүлж авах гэж байгаа. Манайх тэгсэн чи байж болох төвшин биш, байж болох хамгийн өндөр төвшөнд нь тооцоолж төсөв оолж байгаа. Тэгээд төсөв бол нийтдээ нэг 7 тэрбум 7 их нийтээр батлагдах төлөвтэй байгаа юм. Энэ төсвөр бол ямар нэгэн хөрөнгө оруулалтын тухай ойлголт ерөөсөө байхгүй. Энэ засаг байсан, байгаагүй Монгол улсад 2015 онд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юм үндсэндээ байхгүй гэдгийг л би баталгаатай хэлнэ. Орж ирэх хөрөнгө ямар орж ирэх хөрөнгөний их усыг болцоотой байна гэхлээр Хятад Оросын геополитикийн том даалгавруудыг биелүүлэх зорилгын энэ хөрөнгө оруулалтад орж ирнэ үхээс биш гадаадын барууны хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Энийг яагаад би ингэж баталгаатай хэлж байгаа нь гэхлээр гадаад нөхцөл байдал гэж юм би Монгол улсаас огт хамаардгүй. Тэгээ гадаад нөхцөл байдлын үнэлгээ хийгээд тэрэн дээр дүгнэлтүүдээ хийгээд тэрнээс үүдэж төсвөө суудаж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгээд одоо юу гэдэг алтан үг байхгүй болчихлоо гадаад хөрөнгө оруулалт зогсчих юм шиг ийм үлгэрийнхээ одоо болох хэрэгтэй, татах хэрэгтэй. Бас нэг эмгэгтэй байхгүй даа биш байхгүй. Бас нэг эмгэгтэй асуудал юу вэ гэхээр Монголын төр битгээр бүх төрлийн үндсэн үүрэг нь бол одоо юу гэдгийг иймж багш цэрэг цагдаа хууль хяналтынхаа цалинг өөрөө үүрдэг, төр өөрөө үүрэх ёстой үүрэгтэй. Тэрний тулд биднээс татвар төлж байгаа байхгүй юу? Гэтэл одоо саяны төсвөр орон нутагт эмч багш соёлын ажилтнуудын цалингийг орон нутагт өгүүлэхээр ийм төсвөр орж иж байна. Тэгээ нийслэлийнх нь болохоор уучлаарай биднээс энэ мөнгөний их усгийж хаанаас гарах юм гэхлээр танаас хотод амьдардаг хүмүүсийн хотын татвар нэмж ав. Хотын иргэдээс юу байрнаас нь татвар ав. Унж байгаа машинаас нь татвар ав. Татвар бүр 100% нэмээд орж ирж байгаа. Ийм төсөв хийгээд ийм бодлогогүй явж байгаа засгийг тэгээд байлгаад авах юм уу? Муу засгийг зайлуулж аж тэр муудсан байдлаа тогтворчулах гэдэг асуудал одоо бидээс өмнө тавьтай байгаа байхгүй юу? Дараагийн засаг гарч ирээ сайжруулахгүй гэдэг нь бол хүнд ч ойлгомжтой. Энэ бол дэндүү ойлгомжтой асуудал. Гэхдээ муу дахиж энэс илүү муу юм болохгүй шүү гэсэн хүсэл зориг байгаа юм шүү дээ. Би нэг өөрийнхөө бодож байгааг гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт яг улс төрийн гэдэг юм уу тэр орчинд янз янзын үйл явдал зөндөө болж л л да хараал л да. Тэндээс харж байхад ардчилсан намын маань гэдэг юм уу те ардчилсан намын дотоод дох хоорондын зөрчилдөөн нь одоо ингээд бүр ил болоод
бүр энэний ард бол хэдхэн улс төрчил байгаа. Одоо энийг болоод нэгэнд ялсан бол ажлынхаа үр дүнг бол 16 онд гаргаасаа гэсэн хүсэл байгаа л да. Ягаад гэвэл би үр дүнгүй жимийг эхлээд харахыг илүү хүсээд байгаа. Засгийн газрыг унгааснаар ямар ашигтай, энд ашигтай тий. Ер нь засгийн газрын одоогийн хийж байгаа ажил бол тэр доороо үр дүнгүй үзүүлнэ гэж байхгүй. Энэ бол хэдэн жилийн дараа 3-4 жилийн дараа тий үр дүнгүй өгдөг зүйл шүү дээ. Тэгэхээр засаг арчилсан намыг одоо ингэж хоорондоо ингэж үзэлцгээ болиосоо гэсэн нэг хүсэл байна. За хоёрт би төсөв дээр нэг зүйл хэлмээр байна л да. Одоо энэ улсын багш нар байна тий. Одоо эмч нар байна. Одоо жил болгон ингээл төсөв нэмэгддэг. Би энэ улсын сургуулийг нэмж бариад байгаа, улсын цэцэрлэгийг нэмж бариад байгаа тэр би жоохон хувийн гэдэг юм уу жоохон гайхшир жоохон төрөөд байт. Ягаад гэхээр засагч нь өөрөө тэр татвараар тухайн асуудлыг шийддэг ийм байгууллага болохоос биш. Тэ төсөв ингээл бүр жил дэвтэн ингээл нэмээлэдэг. Одоо жишээ нэг сургуульд одоо нэг 30 багш байлаа гэж бодъё л доо. За баг цалинтай 500 сая төгрөг, нэг сарын 15 сая төгрөгөө тий. За жилийн нэг 180 тэрбум 180 сая төгрөг юм байна л да. Тэгээ ганцхан сургууль дээр ийм зардал гарч байна. Тэгээ би энэ дээр хувьчлал гэж юм ярих гээд байна л да. 1992 онд хувьчлал гэж хийгдэж байсан. Энэ сургуулиудыг яагаад хувьчлахгүй байгаа юм бэ? Тэгэхээр нэг сургууль дээр одоо жишээ нэг хүүхдэд зарцуулж байгаа жилийнх нь одоо тухайн хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 500 сая төгрөг бай гэж бодъё л доо. Тэгэхээр тэр 500 сая төгрөгөө хувийн сургуулиудын татвараас хасаад өгөөд ингээд хувийн тэр хөвшил рүү тэр хувийн хөвшлийг сайн болгох тал дээр ерөөсөө юм хийхгүй. Одоо тэгээд тусгай зөвшөөрөл те одоо бүгд ингээд цуцлан тусгай зөвшөөрлгөө болно л гээд байгаа. Би бол засаг дээр энийг бол их шүмжилт харж байгаа. Ерөөсөө нэг зөвшөөрөл ерөөсөө өчнгөө болохгүй. Тэгэл юм болгол ингээд зөвшөөрөл ягаад тэрийг чинь дагаж авилгал яваал те. Наад захын сонгуулийнхаа системийг янзлмаар байгаа. Одоо би одоо энэ нэвтрүүлгээр орох болгонд бол одоо сонгуул баг үе яриад байгаа. Одоо энэ намуудад нь сонгуулийнхын төсвийг нь те улсаас татварт нь суулгаад өгчдөг. Тэрийг нь одоо баг өдийд баг сонгуулийнхаа зардлыг баг намууд нь хэдэн төгрөг яаж зарцуулах юм гэдэг тэр тухайгаа яриад 16 онд бол тэр залуучуудыг боломжийн гэсэн боловсролтой мундаг залуучуудыг бол оруулж ирэх хэрэгтэй. Одоо үндсэндээ мөнгөтэй мөнгөгүйгээр навиж ялгачаад чи 50 сая төгрөг төлж чадахгүй бол те дэнчингээ төлж чадахгүй чи зүгээр цаашаа холбоорыг зайлж авахгүй юм яриа л. Тэр залууч нь бол 50 сая төгрөгийг гадаад сураад мэдээд олж чадахгүй хурж ирээд гостод орё гэд юма те мэдлэгээрээ оюун мэдлэгээрээ улстай хөрөнгө оруулалт хийх гэхлээр тэрийг нь сонгуулийнхаа хуулиар навиж хаачдаг. Тэрийг бүгд мэдж байгаа. Наадах чинь солино гэж яриад байдаг. Тэгэхээр би үр дүнгээ жоохон харж манай улсын хурлч гэсэн, засгийн газар ч гэсэн, улс төрч ч гэсэн тий өөрсдийнхээ эрх ашигыг хамгийн сүүлд нь тавиад ингээд ажилламаар юм шиг санагдаад байдгийг. Одоо тэгээд нэг жоохон бужигнаан дунд бол жоохон улс төрийн жоохон хувийн амбицтай 16 онд одоо би яах вэ гэдэг гот яг нөхдөөсөө урвал за эдрийг юм болох юм бол би шудрагун болж харагдах юм байна гэсэн байдалтай тийм улс төрчд гараад ирж байгаа. Тэгээд өнөөдөр бол би төрөөнийхээ яг тавтаад хэлэх юм уу тодруулаад хэлдэг юм. Хөрөнгө оруулагч бол Монгол одоо үйлдвэрлэл хөгжөөг. Үйлдвэрлэлийг дотоодын нөөц болцоогоор хөгжүүлэх боломж байхгүй. Банкуд нь мөнгө байхгүй. Мөнгөтэй банк байлаа гэж бодоход асар өндөр хүүтэй. Бүтээн байгуулалт эзэн шийдэх боломж байгаа. Дэлхийд байхгүй хамгийн өндөр бодлогын хүүтэй орн бол Монгол улс. 12 гаруй хувьтай хүүтэй. Тийм учраас ийм хүүтэй оронд одоо зөвхөн энгийн бизнесийн зээл авахд 17-8%-аас дээш хүүтэй зээл авдаг. Тэгэхээр энэ хугацаанд бол засаг тогтвортой байж ээж гадны хөрөнгө оруулалтыг 3 дахь орнуудын хөрөнгө оруулалтуудыг татна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хоёр хөршөөс орж ирэх хөрөнгө ч гэсэн энэ засгаас хамааралтай. Яагаад тэгэхээр дараагийн засаг яаж эвлэх үү гэдэг нь таавар болчиход байгаа юм. Өнөөдөр тэр төрөүний жиргээчдийн телевизэр дээр жиргсэн жиргээнүүдээр оруулсан тэн дээр тэр нөө инженер Бат гээд нөхөдийн бичсэн жиргээ байгаа. Бортоныг унгаагаад тэгхийн бол одоо долларын ханш өргөс авсан юм шиг зүгээр болох уу гэдэг. Гэхдээ яг энэ нөхрийг унгаалаа гэх юм уу энэ засгийг бужигнуулаад дахиад солилоо гэдэг дараагийн засаг нь сайн гарах уугүй юу гэдэг нь хэцүү болчиход байна. Энэ хооронд бол ард түмэн бол илгэр хийчихнэ. Тэрний хооронд би бол ерөөсөө энэ засгаа унгааж байгаа бол хамт та нар өөрсдөө тэр чигээр унцгаа. Тэр чигээр явчих. Энэ засгийг ард түмэн сонгоогүй энэ улсын их хурлыг сонгосон.
та нартай хариуцлага тооцно. Тэр засагтайгаа та нар муу гүйцэтгэх засаглал байгуулсан юм чинь та нар тэгж байгаа явцгаа. Тэгээд дараагийнх нь 4 жил суух улс их хурл, дараагийн 4 жил засаг барих засгийн газар байгуулагдав. Тэгжээж ардам энэ хооронд хугацаа очно. Биднэрт хүний нэг амьдрал, нэг цаг хугацаа, нэг өдөр өнгөрөөл яваад байгаа. Түүн дээр тэн дээр улс төрийн ямар нэгэн ашиг хонжоогоо болоод улс нийтийн ишг ашгийг нэгдүгээр тавиад ажлыг хийх хэрэгтэй. За энэ улсын хурл засгийн газар гэсэн хоёр төрлийн одоо байгууллагынхаа тухай бид нэр ярьж байна л да. Гэхдээ энд бол одоо яагаад энэ асуудал ярьж байгаа гэхээр засгийн газрыг огцруулах асуудал, гэрээний сүлдгээр огцруулах асуудал үүснээс болж энэ асуудал нийгэмд нэлээд том асуудал болоо явж байна. За миний харж байгаагаар бол манай Монгол улсын хамгийн дээд эрх барих байгууллага бол улсын хурл. Яалтчгүй тэр 76 хүн. Тэгэхээр энэ 76 хүн саяны баяр сайхны хилдэг, сугарын хилдэг, Батуулын хилдэг, Лавгагийн хилдэг, энэ нөгөө залуу Лавгагийн хилдэг энэ алдаануудыг гаргахгүй байх, манж байх, энэ засгийг ажилуулсан шиг ажилуулдаг 4 жил одоо бүтэн ажиллахад алдаа оныг засч идэг, хажуугаас нь одоо шавхурдж идэг энэ байгууллага улсын хурл, Монгол Улсын ерөнхийлөгч хоёр. Тэгээ яагаад арчилсан ерөнхийлөгч арчилсан улсын хуралтай байж арчилсан засаглалыг унгааж байгаа юм бэ? Нөгөө арчилсан гэдэг үнд зүйл рүү дайрах товтлох асуудал арай хүчтэй байгаа юм шүү. Тэр дундаа бүр улсын баатар өөрөө арчилсан нийгмийн улсын баатар гэдэг байна шүү манай Батуулын чинь. Гэхдээ би бол Батуулыг зүгээр яхаар баатар болныг хэлж байгаа хүнийг бол маш их олон сонссон 21 аймгаар явахад бол энэ хүн юу хийсэнтэй баатар болсон юм бэ гэдээ маш хүн ярьдаг. Доор хаяжд хамгийн сүүлийн юм хэлэхэд л одоо тэр 7 сарын 1-нд бид нар яагаад энэ хүн олноор нь буудаг, яагаад энэ цагдаа нарт ямар ч одоо харан хялтгүй зэвсэг үг гэдгийг л одоо улсын хурал дээр ярихыг сонсох гэж хатал Батуул хааж лээсэн. Зоргийн хэргийн асуудал босоход Батуул Монгол Ард Амьсгал намайнд хамааргүй шүү гэж гашгирч л байсан. Тракторын цуглааныг авчрахад тэр тракторчдыг тракторыг аваад чичижэл манай Батуул трактор чинь тэжигт нь хоосон гэрт нь буцааж л байсан. Энэ чинь ард түмэн мэддэг юм байна. Тэгээ одоо нөгөө манай Бацамдаг бол яах юм байхгүй л дээ. Тэр чинь бол Монголд гадаадын иргэдийн эрх шиг хамгаалах нийгэмлэгийн захирал хүн шүү дээ. Манай Монгол хүмүүсийг хамгаалах хүн бол биш. Боломжтой надад нэр хуудсан байгаа бодлоо чи битээ сандар. Тэгэхээр би бас гайхаж байна. Манай энэ одоо мэдлэгтэй усууд аль засгийг гаргахлаар ингээд засгийн муухайг олж хардгийг алийг харахаар болохгүй байгаа юм. Би тэр арчилсан нийгэмд амьдарч байгаа бол арчилсан нийгмийнхаа алдаа оногийн засаад энэ засаглалыг унгаах бол шаардлага байхгүй гэж үзэж байна. Энэ жил хагасны хугацаанд ард түмэн зовно. Монголын арчил энэ жигтэй мөхөн түүнээс шинэ сайжруулах одоо тийм боломжтой хүн өнөөдөр харагдахгүй байгаа. Тийм учраас засаа залруулаад явах тийм боломжийг олох ёстой. Улсын хурлыг тий одоо сайн засгийн газар байгуулж чадаагүй бол улсын хурлд нь хариуцлага тооцох тухай л дахиад нөгөө системийн асуудал энэ дээр бол ерөөсө 3 минут болчихсон шүү тий. Тэгээд бид 92 онд бол арчилсан улсыг байгуулах гэж ард түмнээр сонгосон шүү. Арчилсан намын гишүүн юм уу арчилсан нам гэдгээр арчлыг өмчилж огт болохгүй. Арчлын үндсэн ёс гэдэг чинь юу гэвэл үндсөөл хүний эрхийг хамгаалах. Тэгээд үндсэн хуулийн эхний үгнээс хавуулаад төгсгөлийн үг хүртэлх энэ бүх орон зай бол өөрөө арчилсан системийг biz бүрдүүлэх гэж яваа. Тийм учраас арчлыг өмчилж болохгүй. Хамгийн гол нь энэ дотор бол biz гүйцэтгэх засаглалыг дуртай үедээ өнхрүүлж болох болцоо байна л гэж. Тэр үтгэл 1992 оны бужигнааны дараа үндсэн хуулийн өөрчлөлтөнд оруулж давхар дээлийн асуудлыг хийчихэд өнөөдөр тэр давхар дээл нь өмнөсөн засгийн газрын гишүүн их хурлын дээр энэ Монголын зулам очоод буцааж тайлах гал энэ хаваржангаал юм болж байна л да. Энэ юу гэвэл эцсийн эст бол төрийн байгууламжийн институтаа дахиж том зургаар харьяа л гэж. Тэгэхгүй бид нар асуудал шийдэж чаддаг. Нэг товчхон хэлчихье. За энэ алтын огцрууллаа гэвэл яах вэ? Ямар үдэн байна? Огцруулж болно. Гэтэл одоо нөгөө бид ч хамгийн олон хулсан дарга за ялсан нам ерөнхий сайд болоод идэг жишг тогтцсон. Тэр яагаад гэвэл энэ хүн чинь намыг төлөөлдөг. Тэгэхээр энэ засаглалын хямрал гарч ирж байгаа. Хоёрдугаар бас энэ гэрээний тухай асуудал ярьж шít. Монгол Ардын Амьсгал намтай гэрээ хийхгүй бол яах юм? Энэ хоёр нам одоо манан гэж бид ярьдаг. Хоёр том нам ингэж эвсээ тахих бол яах юм? Монгол сонгуульч хийж яах юм дөхтөө. баясгаа товчхон шүү. Одоо ерөөс ганцхан юм болж байгаа юм да. Тэгэхээр би зүгээр маш товчхон базаад хэлэхэд биднүүсийн одоо ингээд маргалдаад байгаа одоо засаглалын хямралт гэж нэг хэсэг үндсэн хуулийн хямралт гэдэг байгаа. Бид бол 2005 оноос системийн хямралтаа явуулчихсан. Өнөөдөр системийн хямралынх нь үр дагаварт гарч болох бүх дагаврууд нь гарч ирээд байгаа. Тэгэхээр энэс гарах арга зам бол улс төрийн реформыг хийхгүйгээр бид хаашаач юулууч явахгүй. Энэ засгийг унглаа, энэ их хурлыг тараалаа гэж бодъё.
дахиад өнөөдрийн байгаа хууль эрх зүйн хүрээнд үндсэн хуулийн эрх зүйн хэмжээнд бид засгаа байгуулна. Дахиад ийм ерөнхий сайд гарна, дахиад ийм ерөнхий сайдыг унгаах асуудал ярина, дахиад тэгэхээр энэ бий юу гэхээр тэгэхээр системд байгаа даа. Тэгэхээр энэ системийг устгахын тулд улс төрийн реформ хийх хэрэгтэй юм аа. Улс төрийн реформыг мэдээж эрх баригчд буюу өнөөдрийн байж байгаа энэ нөхцөл хийж чадхаар юм шиг байна. Тэгэхээр үндсэн хууль зөрчөөд байгаа эдийн засгийн онгоцын ерөнхий сайдаа огцолж чадахгүй бол би эсвэргэн хийх гэдэг шүү дээ. Улсын их хурл таах ёстой. Хэрвээ улсын их хурл ийм балаа төсвийг баталдаг юм бол дахиад улсын их хурл таах ёстой. Улсын их хурлыг ерөөсө тараагаад улсын их хурл одоо болдгсон бол өөрсдөө сайн дураар тараад ардын төр хурлыг байгуулад үндсэн хууль, намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиа шинжилээд нийцүүлэн батлаад тэгэд ардын хурлын таад тэр шинэ хуулиараа бид сонгуулиа явуулаад төрийн байгууламжаа эргэж засаад явахгүй бол энэ систем бол дахиж явахгүй систем. Энийг бол хамгийн гол алдаа бол энэ ч л байгаа даа. Тий. Юу ицсэн юм уу тий? Саяхан нэг нэвтрүүлэг гараад ирсэн би товчоо хэлчихье. Ёс суртахуун тал ёс зүйтэй тухайн нэг юм яриад ирсэн тий. Улс төрчид янз янзын хүмүүс яриад ирсэн. Тэр ярьж байгаа шиг жоохон үйлдэлээ хийгээч хэл гэж хэлмээр. Тэгэл хотлоо яриад зурагтаар болохоор би ёс зүйтэй тий шударгын ёс гэл олон тавын юм яриад байдаг. Баахан популист л хүмүүс одоо наадхыгаа зогсоо цаг хугацаанд болцоод байдаг. Ард иргэдэн тий. Одоо энэ чинь зовлонгийн намсаа залуучууд нь одоо зээл авъя зээл авах нэг байхгүй. Нийгмийн цаг хугацаанд арай жоохон өөр хөгжилтэй болоод тэр цаг хугацаанд одоо нэг зах зээлийн маркет экономикс гэдэг энэ нийгэмдээ хөлөө олж чадахгүй. Тэгээд тэрийг болохоор арай буруу талаас нь зах зээл гэдээ ойлгоцсон. Тэгээд тэр зах зээл гэдэг маань одоо нэг биржийн зах буюу одоо дураараа ингээ худалдан авалт хийдэг тийм зах зээлийн үед ороод ирсэн юм шиг ойлгоод улс төрд гарахаараа аль ч ямар нэгэн бараа бүртгэгдэх нэг худлаа ярьж байгаад борлуулчдаг хэд дахин нуглаад нөгөө 90-ад оны ихэнх шиг. Тэгээ улс төрд гарангуутлаа нэг хоёрын хооронд ганц хоёрхан юм ярингуутлаа тэрийг худлаа ярьж байгаа сонгогчдөг. Тэгээ сонгогдсныхаа дараа нь заавал тэрийг авч үлдэхийн тулд дахиад худлаа ярьдаг. Ийм системтэй хүмүүс ороод ирсэн. Тэгээд тэгж бодоод байна. Ёс зүйн асуудал бол бидний хувьд ч гэсэн бид өөрөө ярьж нийтийн мөнгнөөс хулгайлцсан хармаандаа хийсэн хязгаарч ёс зүй ярьж болохгүй. Хамгийн инээдэнтэй тэрний гол орой тоглож байгаа улсууд ч явж байгаа байхгүй. Ёс зүй гэдэг бол тэр юма зарчмаараа яваад амжилтанд хүрсэн ёс зүй харна ухаас биш. Баахан буруу зүрөө явчих дараа нь гэгэрж болохгүй. За өнөөдрийн нэвтрүүлэг маань амжилттай болж өнгөрлөө. TMNC телевизийн нэргүй нэвтрүүлгээ ээлж дугаар өгөр өндөрлөө. Анхаарал тавьсанд баярлалаа.